За нийслэлийн онцгой хүмүүсээс дээд мэдээлэл хүргэж байна. За нийслэлийн онцгой хүмүүсийн шуурхай ажлаа одоо Монгол Улсын засгийн газар улсын онцгой хүмүүсээс гарсан шийдвэрийн хүрээнд COVID-19 сар дахалтаа тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр одоо шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. За 24 цагийн хугацаанд коронавирусын батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж нийт одоо тохиолдол 96 болсон байна. За мөн одоо 5275 шинжилгээ хийгдсэн. За үүнээс одоо 3701 одоо PCR шинжилгээ хийгдсэн байна. За коронавирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд нийслэлийн одоо нийт өрхийн 15% буюу одоо халдвар голомтлон гарсан дүүргийн өрхөөс сонгон одоо хамруулах ажлыг одоо зохион байгуулж өнөөдрөөс одоо эхлүүлээд байна. За энэ шинжилгээ бол одоо 40 хорооны одоо 70 мянган айл өрх хамрагдгаар байгаа. За энэ одоо 12 дугаар сарын 10-ны хооронд одоо зохион байгуулан төлөвлөж өнөөдрийг одоо энэ ажлыг эхлүүлсэн. За авто тээврийн шалган нэвтрүүлэгт овчуудын одоо орох гарах хөдөлгөөнд одоо мөн одоо хяналт шалгалт өргөжж байгаа. За засгийн газрын одоо 94 дугаар тогтоол Шадар сайдын одоо 144 дугаар тушаалаар батлагдсан одоо орон нутагт болон Улаанбаатар хотын хотод хязгаарлалтанд орсон иргэдийг одоо шилжүүлэх төр журам. За мөн одоо нийслэлийн секторын одоо 1242 дугаар захирамжийн одоо заагдсан чиглэлгийн хүрээнд одоо Улаанбаатар хотоос 1600 тээврийн хэрэгслэр 2728 зорчигч гарч одоо 2344 тээврийн хэрэгслэр 8417 зорчигчтой орсон ийм мэдээтэй байна. За нийтийн тээврийн үйлчлэгээ мөн одоо бас явагдаж байгаа. За энэ 94 чиглэлд 5037-ээр одоо 169674 тээврийн одоо зорчигч тээвэрлэгдсэн байна. За энэ давхарцсан доогоор одоо 1392 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, за нийтийн тээврийн дундын болон эцсийн буудлуудад зорчигч иргэдийн одоо зай хоорондын хэмжээг бариулах, амны хаалтын одоо зүүх шаардлагыг тавих, намын гараа одоо ариутгах халдвар хамгааллын дэглэмийг одоо баримтж ажиллах ийм заавар зөвлөмжийг одоо мэргэжлийн байгууллагуудаас өгч ажилласан байна. За бас гадаа цагаар хүүтэрч байна. За ус цахилгаан, дулаан хангамж байгууллагуудаа 24 цагаар жижүүрлэж нийслэлийн ард иргэдийн 5 дахыг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллаж байна. За хоногийн хугацаанд одоо гэмтэл саадал тоглолтол одоогүй одоо хэвийн ажилласан. За мөн одоо замын алтархаа гулгайг үүсгээс сэргийлж нийслэлийн одоо 9 дүүргийн одоо тогтч үйлчлэгээний ажилтнууд одоо хог тээврийн зам талбайн цэвэрлэгээ зориултын одоо 238 техник хэрэгсэл 421 ачигч, за 700 одоо 20 одоо зам талбайн үйлчлэгч ажиллаж 84 ирээсээр 191 тонн хог эдлийг одоо зөөвөрлөн тээвэрлсэн байна. Нам одоо аюуттай хог эдлийг одоо устгах юм шаардлагууд байгаа энэ хэрэгслийн. За энэ дээр одоо 2 компанид 12 одоо техник хэрэгсэл 56 ажилтнтай бас ажилласан. За сайжруулсан шахмал төлөвчтэй холбоотой одоо бас мэдээлэлүүд давхар одоо бас явагдаж байгаа. За бас энэ үеийн одоо хөтөлбөртэй холбоотой мөн одоо агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр засгийн газар гарсан шийдвэрийн хүрээнд 2 дахь жилдээ бас энэ үйл ажиллагааг ингээд явуулж байгаа. За Монгол Улсын засгийн газар, нийслэлийн засгийн газар, хамгааллын газраас одоо коронавирусын сар дахлын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн амжиргааг одоо дэмжих талд анхаарч ажиллаж байна. За Монгол Улсын засгийн газраас одоо сайжруулсан шахмал төлөвчний үнийг 50%-аар одоо бууруулсан. За нийслэлийн иргэдийн одоо амжиргааны төвшин энд одоо шинжилсэн судалгаа хийж одоо сайжруулсан төрш хүнсний зүйл одоо олох ажлыг одоо нийслэлээс мөн зохион байгуулан ажиллаж байгаа. За одоо төршний одоо нийлүүлэлт, түгээлт, борлуулалт одоо өнөөдрийн байдлаар хэвэн явагдаж байна гэж ийм мэдээлэл авагдсан байна. За одоо гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хязгаарлалтын дэглэмийн одоо сахиулах ажлын хүрээнд онцгой байдал, цагдаа, мэрэгжлийн хэлтгээд 3 байгууллагын одоо албан хаагчид одоо 24 цагийн одоо эргүүл жижүүр хяналт шалгалтыг бас зохион байгуулан ажиллаж байгаа. За энэ давхарцсан доогоор нийт 2184 албан хаагч 148 одоо техник хэрэгсэлтэйгээр явган эрүүлийн 478 чиглэлд, авто эргүүлийн 63 чиглэлд, тусгаарлан хамгаалахад 17 байранд, хяналтын 36 зэгт өөрөг гүйцэтгэж 15800 гаруй иргэн одоо 325 аж ахуйн нэгж байгууллагад одоо халдвар хамгааллын дэглэмээ сахиулах, мөн одоо гэж шаардлагагүй тохиолдолд ирээсээ гарахгүй байх энэ чиглэлийн одоо санал зөвлөмжийг бол өгч ажилласан байна. За нийслэлийн одоо нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж одоо 129 гомдол мэдээлэл бол ирсэн байна. За үүн одоо өргөдөл гомдлыг одоо хандлтын агуулгаар нь авч үзвэл нийгмийн халдвар үйлчлэгээний чиглэлээр, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр, нийтийн эзэмшлийн гудам талбай, хот тогтчлт, за эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хороодын үйл ажиллагаа, цахилгаан хангамж, барилга салбарын үйл ажиллагаа, сөөхийн үйл ажиллагаа, газрын тухай, одоо нийтийн тээврийн үйлчлэгээний тухай гээд одоо энэ төслүүдийг одоо өргөл гомдлууд ирснийг одоо бас шуурхай шийдвэрлэж хариу арга өгч одоо ажилласан.
За энэ QR код системээр одоо замын хөдөлгөөнд оролцох бүртгэл энэ удаа бас явж байгаа. За энэ 1810 1200 дугаарын утсанд одоо 1295 дуудлага ирснээс одоо 1141 дуудлага буюу одоо 88.1% нь одоо хариу өгч одоо үйлчилсэн байна. За мөн одоо шуурхай штабын одоо 2 дугаар ажиллаж байгаа 32 17 31 32 42 07 гэсэн одоо утсанд 513 санал ирсэн байна. За үүнээс одоо эмнэлгийн тусламж үйлчлэгтэй холбоотой 129, зөвлөгөө мэдээлэлтэй холбоотой 135, автомашины сухаж барилттай холбоотой 61, Улаанбаатар хотоос одоо хөдөө нутг руу явах хүсэлтэй 97, за орон нутгаас Улаанбаатар руу ирэх хүсэлтэй 39, за товчоодын одоо товчоодтой холбоотой 10, за 110 сегменттэй холбоотой 96, за бусад одоо 46 гэсэн одоо зөвлөгөө мэдээлэлд одоо хариу өгч шуурхай арга хэмжээг одоо зохион байгуулан ажилласан байна.